Бид сүүдэрт амьдарч, байнга нарнаас нуугдж, толгой бие халахлсан хувцас өмсөж амьдрна гэд төсөөлөд үзтээ. Байнга нарнаас нуугдсан дэлхий ертөнц. Наргүйгээр дэлхий ертөнц оршин тогтнохгүй. Гэтэл тэр нарнаас бид байнга нуугдж амьдрах болох нь. Цаг үргэлж өөрийгөө харьсаа нүдээ нарны туяанаас хамгаалах гэж тэмцэх тийм л дэлхийн ертөнцид амьдрна. Арьсны хавдар өргөн тархсан, үний дархлын тогтолцоо үгүй болсон, далайн амьдрал аажим устж, мал сүрэг, ургамал, үр тариа давжааран доройтож гэмтсэн тийм л дэлхийн ертөнц. Аз болоход ийм байдалд хүрэхгүйгээр байгаль өөрөө хамгаалалтын бамбайг манай дэлхийд заяасан. Тэр хамгаалалт буюу бам байвал озоны давхарга юм. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хөргөгч, агаар сэлгүүр, аэрозолын сав, гал унтраах төхөөрөмж, зарим уусгагч бодис, бордоо зэрэг нь озоны давхаргыг гэмтээдэг болохыг 1970 оны дундуур судлаач эрдэмтэд анх илрүүлжээ. Дараа нь тэр гэмтэл хэр ноцтой вэ гэдгийг ч судлаж Антарктидын дээгүр үүссэн озоны цорхойг илрүүлсэн. Энэ нээлтээс үүдэн байгаль орчныг хамгаалах даян дэлхийг хамарсан урд өмнө байгаагүй их хэмжээний ажил өрнөсөн билээ. Озоны цорхойг хянаж эхэлснээс хойш хэд ягаан туяаны цацрагийн хэмжээ 50 дугаар өргөргийн дагуу орших Лондон, Ванкувер, Улаанбаатар зэрэг хотуудад зарим тохиолдолд нэлээд их хэмжээтэй ажиглагдсан байна. Мөн арьсны хавдар өвчлөлийн тохиолдолч нэмэгдэжээ. Дэлхийн амьдралыг тэтгэгч озоны давхарга болон уур амьсгалын өөрчлөлтөнд сөрөг нөлөөгүй химийн бодисыг ахуй амьдралдаа хэрэглэж хэвший. Энэ бидний хэтвчэнд хэмнэлтээс гадна ирээдүйн үр хойчийн аюулгүй амьдралд тустай байх болно. Агаар мандлыг бид сүйтгэж чадсан бол учирсан хохирлоо хамтын хүчээр нөхөн сэргээж ирээдүйн хойч үеийнхээ төлөө их дэлхийг авран хамгаалж чадна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны озоны үндэсний алба.